Сайн уу, дараагийнхаа бичлэгээр уулзч байгаадаа баяртай. Би энэ удаагийнхаа бичлэгээр Солонгост хөлсний байрны талаар ярилцсангаа өөрийнхөө байран дээр жишээ аваад ярих гэж бодлоо. Магадгүй Солонгост ирэх гэж байгаа хүмүүст хэрэг болж магадгүй гэсэн үднээс энэ бичлэгийг хийж байна. За Солонгост байр хүсэлэхэд ихэвчлэн хүмүүс хоёр аргаар байр түрээсэлдэг байгаа. За эхнийх нь болохоор байрныхаа эзэнд их хэмжээний мөнгө байршуулад байршуулсан тэр мөнгөнийхөө хүнд байрандаа үнэгүй амьдардаг. Хоёр дахь арга нь болохоор байрны барьцаа мөнгө байршуулад за тэгээд сарын түрээсээр амьдардаг байгаа. Байрныхаа онцлогоос хамаарат сарын түрээс болон байрных нь мөнгө нь өөр байна гэсэн үг. Ойлгомжтой юу? За одоо дараагийнх руу оръё. За манай байрны хувьд болохоор метр квадрат нь 86 метр квадрат байгаа. За тэгээд сарын түрээс нь 450 мянган вон, дээрээс нь сая воны барьцаатай байгаа. За тэгээд эхлээд би өөрийнхөө амьдардаг байрыг ерөнхийдөө Солонгосын байр нэг иймэрхүү байдаг шүү гэж та нартай харуулчих. Тэгээд дараа нь байр хүсэх гэж байгаа бол анхаарах зүйлүүдийг та нартай хуваалцъя. За энэ өрөө рүү орох юм бол миний ажлын өрөө байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү хөөрхөн жижигхэн өрөө байгаа. За ширээнээс эхлээд танилцуулах юм бол ийм хөөрхөн YouTube чүкина гэсэн. Ийм хөөрхөн гэрэлтэй манай найз өгчээсэн. За тэгээд энийг бас манай нэг найз миний зургийг гаргуулж өгчээсэн. Тэгээд энүүгээр болохоор нөгөө бичлэг хийдэг хэрэгслүүд байна. За тэгээд эндээ ийм хөөрхөн нэг ийм гэрэлтэй. Тэгээд энэ гэрлэлнүүдээс нэг онцлог гэрэл болохоор энэ гэрэл бол надад амар их таалагддаг. Ялангуяа энэ гэрлийг зураг авахуулах дуртай эсвэл TikTok хийхэд зориулагдсан ийм гоё гэрэл байгаа. За би гэрлээ уучраад жаад гоё тусгаж харуул. Энэ болохоор амар хөөрхөн 16 өнгөөр хасдаг. Ийм хөөрхөн хасдаг гэрэл байгаа. Харанхуу өшөө бүр харанхуу болгочвол бүр тод хасдаг. Ийм хөөрхөн гэрэл байна. За энэ дээр болохоор зураг жинхэнэ янз янзаар авахуулаад гоё харагдаж болно. Энд болохоор хөөрхөн ийм жижигхэн самбар байдаг. Энэ самбарыг бас хаяад ашиг ингээ явах юм бол энд нэг ийм тойл байдаг. Энэ тойлондоо би бүр амар их дуртай. За ийшээ болохоор нэг жижигхэн балконы хэсэг байдаг. За ийшээ гараад энд болохоор ордог хаалга. Тэгээд энд болохоор хувцас угаадаг өрөө байгаа. Ерөнхийдөө Солонгост болохоор ийм хувцаа тусдаа угаадаг. За ийшээгээ ингээ явангууд том өрөө байна. За одоо болохоор 1 сарын 27 болж байгаа. Ерөөсөө буулгах зав болтохгүй л энэ гацуураа. За энд болохоор зурагт байна. Тэгээд энд бас буудан байна. Энэ буудан дээр дэвссэн юмнууд болохоор ихэвчлэн нөгөө буудан дээр цагийг өнгөрүүлдэг болохоор жоохон тухтай байх гад ийм юу дэвссэн байгаа. За энд болохоор ширээ хоол иддэг ширээ байна. Тэгээд ингээд галтгооны хэсэг ерөнхийдөө байна. За галтгооны хэсэг дундаа миний яг хамгийн их хардаг хэсэг бол энэ байгаа. Ерөнхийдөө энэ хөргөчн дээр байгаа юмнууд миний ойрын төлөвлөгөөнд оруулсан зорилгууд байхгүй юу. Тэгээд энэ болохоор Instagram-а ерөн хөгжүүлээд дагагчаа их болгоё гэсэн юм зорилготойгоор энийг гаргуулсан. За энэ болохоор бас мөн адил YouTube-ийнхаа дагагчдыг ихсгмээр байна. За тэгээд би болохоор ерөнхийдөө амар гоё биетэй хүмүүстэй амар дуртай. Тэгээд ингээ гаргуулсан байгаа. За энэ болохоор яг миний нөгөө өдөр болгон дадал бодлогоод хэрэгжүүлвэл бас гоё үг юм болов гэдээ бас ингээ гаргуулсан. Энэ самбар бол ийм наалтдаг соронзон самбар байгаа. Тэгээд юм бичээд яг сарынхаа төлөвлөгөө бичээд яг орхичоод эсвэл ийм зэм уухтаа ч юм уу яг ингээд биччихгээд ерөнхийдөө мартдаггүй амар байдаг. За ийшээ явах юм бол яг угаасаа галтгоонд байдаг хэрэгслүүд тэр чигтээ байж гэн аяга одоо л угаагүй. За ерөнхийдөө солонгосчууд бас энэ усаа болохоор худалдаж авч уудаг. Манайхаас худалдаж авч уудаг байгаа. За нойллын хувьд болохоор Солонгост байдгүй. Байнгүй дандаа ийм жижигхэн юм шүршүүртэй ерөнхийдөө яадаг. За 0% нэг иймэрхүү бай. Ийшээ яваад унтлахны өрөө болон хувцас хийдэг өрөө байгаа. За энд болохоор хувцсны хэсэг байна. За энд болохоор дахиад ийм нэг жижигхэн толтой.
Тэгээд иймэрхүү хэсэг харагдаж байна. Энд болохоор яг орны хэсэг байна. Манай ор болохоор амар тухтай. Солонгост болохоор тоосчлт ихтэй байдаг болохоор иймэрхүү агаар цэвэршүүлэгч маш их хэрэгтэй байдаг. За миний амьдарч байгаа байрны хувьд нэг иймэрхүү байна. За Солонгосын байрнуудын хувьд бол 0 нь иймэрхүү байнгүй, жижигхэн гэд ерөнхийдөө ойлгочиход болно. За дээрэс нь Солонгост байр түрээслэх гэж байгаа бол замд байгаа бол байр аваад хэрэггүй, яагаад гэвэл тоосчлт ихтэй. Дээрэс нь маш их дуу чимээ ихтэй байдаг шүү. Мөн метр квадрат нь том байр түрээслэх гэж байгаа бол өвөлдөө халаалтны мөнгө нь маш их гардаг. За манай байран дээр жишээ аваа ярихад сарын түрээсэнд 450,000 вон. За тэгэнгүүт халаалтын мөнгө нь болохоор өмнөх сар гэхэд л 500,000 вон гарах жишээний. За тэгээ ингээ нийлүүлээд үзэнгүүт 950,000 вон болж байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд их мөнгө болчихж байгаа. За тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Дээрээс за би нэг муу арга зааж өгье. Байрныхаа эзнийг сайн ярьж чадах юм бол байрны төрөөс болон барьцаа мөнгө багасгуулад орчиж болдог байгаа. За би болохоор өмнө нь one room амьдардаг гэсэн. За тэрэн дээр жишээ аваа ярихад манай тэр байр маань болохоор 2 саяын барьцаатай 300,000 воны түрээстэй байдаг гэсэн байгаа. Тэгэнгүүт байрныхаа эзэнтэйгээ сайн ярилцж агаад 500,000 воны барьцаатай 250,000 воны түрээстэй болгоод ингээд багасгуулж болдог байгаа шүү. За тэгээд өөр чин Солонгост ямар За миний хувьд болохоор нэг иймэрхүү зөвлөгөө өглөө. Хэрвээ орхигдуулсан зүйл байвал Солонгост амьдардаг монголчууд маань коммент хэсэгт үлдээгээд ирэх гэж байгаа монголчуудаа мэдээлэл үлдээгээрэй гэж хүсье. За дараагийн хавшлигээр уулзлаа. Баяртай.